За дийлэгч харагдчихаа тий. За манайхаа юу яаж байгаа. Дийлэгч харагдчихаа, яриа сонсогдож байгаа. YouTube стрим эхэлсэн байгаа. За энэ яах вэ? За хичээл юу гэсэн. Энэ хоёроор явчихъя гэсэн үү? Ингэж явчаад юу бодлоо яриад байгаа. Юу бодлоо яриад байгаа юм бэ? За өнөөдөр Toyota-ч хэдүүлээ алтан дээрээ л ярилцж байгаа та. Манай интернет энэ Univision бүр таарч байна. Давхар стрим хийгээд доллар тэгжлээ хаа. Энд гоё юм болсон байна. Тийшээ явж. Энэ жоохон доош хандах юм байна. Долларын индекс нэг харчих та. За долларын индекс ч угаасаа юу яцч тээ. Нэг доошоо хөдөлгөөн орж ирнэ гэж ярьсан байгаа шүү дээ. Тэр хөдөлгөөн ер нь бол ороод ирчих заах шиг тий. Тэн сайн дэрсэн. Манайхаа өөрийг үзсэн үү? Уналт яваад дуслаа. Зарайч дуусаагүй. Дахиад жоох унахлах. Тэр хооронд хэдүүлээ алтайгаа харагдаа тий. Доллар индекс юутаж харчлаа. Амжил явах шиг байна. За өнгөрсөн 7 хоногийн хөдөлгөөн тийм ээ. Өнгөрсөн 7 хоног Toyota-ч бүсийн хөдөлгөөн өнгөрсөн 7 хоног бүсэл доош шилжээд аваад ирсэн байгааг бол бүгд мэдж байгаа тий. Энэ 7 хоног болохоор за энэ 7 хоног нэгд өдөр нэлээд доошоо өвчтөе онолтыг бол хийж өгсөн. За тийгээд 7 хоногийн ерөнхийдөө бүс дотроо явж агаад бүсийн хөдөлгөөн за энэ ч бол яг баг бүсээр дэшиг орж ирчгээд тэгээд өглөө энэ хөдөлгөөнийг авсан шүү дээ тий. Өглөө энэ хөдөлгөөн дээр нэг юм TP бол авагдсан байж байгаа. Тэгээд сая юу яагаад? Сая ихтэн сүлжээ онч нэг гоё юм боллоо. Ийм оролттой байж байгаа TP зүгээр энэ дээр ингээд тавьчихсан байсан. Тэгээд 4 цагийн лага замдаа ирж байхдаа харчаад энэ нөгөө нь гайгүй байна да гэд цагаа дуустал барьчт юм уу гэд яажсан чинь. Орч руу ороод шүү сүлжээ байхгүй болоод. За дэше гэрлэг ороод болъё гэсэн чинь TP очоод магар урд очиж зөгцсөн билээ энд. Уг нь өргөжлүүлээ барьж явах байсан. За өглөө хэдүүлээ нэг юм арилжаа хийсэн баа тий. Бас гоё очоод юу яасан? Сайхан TP мөргөөд буцаад унсан. За буцаж унаад энд ёроол авагдчих. Ёроол авагдаад буцаад өсөж байгаа. Буцаад өссөн баа. Өсөөд энд байгаа liquidity аваад за тэгээд pullback-ийн хөдөлгөөн буюу 4 цагийн ерөнхийдөө бүсийн хөдөлгөөн хичээл явагдаж байгаа юм л да. 4 цагийн бүс явж байгаад одоо задарсан байж. 4 цаг ерөнхий болвол нэг юм шилжүүлэлт орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр дийлэн өнөөдөр дээшигээ. Дийлэн хөдөлгөөн бол дээшигээ. За тэгэхээр төсөөллөө гаргах нь шүү дээ. Дийлэгийн ла одоо 3.2-таа бол өнгөрцөн явж байгаа. Тэгэхээр за бидэнд юутаж бидгч байгаа сүүлийн нэг юм хөдөлгөөн бол байна. Тэгэхээр өглөөний хөдөлгөөний хэдүүлээ сааны 1 2 3 тий. За тэгэхээр нэг хөдөлгөөн ингэж явсан байгаа. 10 цагийн 11 цаг үргэлжилсэн юм уу? За тэгээд нэг юм хөдөлгөөн явагдсан байна. За тэгээд pullback орж ирээд тийм ээ. Тэгээд
Одоо дахиад нэг хөдөлгөөн явуулчихна. Дахиад нэг юм бүсийн хөдөлгөөн бол хийгдчихсэн явчихна. Тэгэхээр үүний дараа дахиад унаад ингэх ч юм уу. 3 дугаар загварлуу дийлий. 3 дугаар загварлуу шилжих боломж байгаа гэж. Сургалт бүртгүүлсэн юм уу? Сургалт бүртгэл дууссан шүү дээ. Бүртгэл хаагдсан шүү дээ. Хүмүүсээ сонгоцсон. Тэгээд юу яа да? Сургалтын форум бүгсэн хүмүүсээс ерөөхдөө би харжаад 10 авчаад болоод манай газар жоохон зайг багтаахгүй тэгээс. За ер нь нэг олон авах гэж яах вэ гэд 5 хүн авахар болсон байгаа. За манай 5 маань тэгээд юм баталгаажлаад яагаад эх 7 хоногийн 2 дахь бид сургалттай тэгээд явна. За. Тэгэхээр ийм хөдөлгөөн байна гэсэн үг. Ийм хөдөлгөөн. Дэлхийн лааны хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. 3 дахь цагийн лаатай байх боломжтой байна. За нэг явхад бол бас байж болно. Нэг явхад одоо чинь энэ бүс гэлтгүй энэ 4 цагийн шилжүүлэлт өөрөө дэлхийн шилжүүлэлт бас болох боломжтой. Харагдаж байгаа шүү. Яг хөө шилжүүлэлт нь жижигхэн байж болох ч гэсэндээ ерөнхийдөө бол лааны хувьд бол боломжтой. Тэгэхээр дахиад нэг ийм хөдөлгөөн бас явж болно гэсэн. Хэрвээ 1-р загвар болон 3-р загвар бол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ situation дөөрөө яг ямархуу одоо гаргаж байгаа таамгууд одоо 2 таамаг гаргалаа 1 болон 3 дахь загвар. Тэгээ бодоход яаж ийнэ гэхээр ийм байна. Энэ 2 дахь давлгаа одоо дуусах байж байна. Тэгээ бас эн чинь хөрхөн том хөдөлгөөн. Дэлхийн өөрөө дээшээ 340 pips ч юм уу те. Пол биш шүү. Форум бөглүүлсэн байна. Форум бөглүүлсэн. Тэгээд энэ бүсийг авахын тулд угаасаа хэдүүл одоо нэг buy entry хийнэ гэсэн үг. Buy entry. За энэ цагаа дуусгаад дараагийн цагаа шилжүүлж хагаад оролтоо хийж болох бах цаг дотроо явчих магадгүй. Тэгсэн ч гэсэндээ гайгүй 21 минутад байна уу? 20 минутад байна те. 20 минутанд өсчихийг бас үгүйсэхгүй юм. Тэг яг эндээс бол оролт хийхгүй те. Хэдүүлгийнх нь дүрм юу лээ? Эндээс доошоо орж ирэх үед оролт хийх юм тийм ээ. Эндээс доошоо орж ирэх үед оролт хийх юм. Тэгэхээр хүлээн гэсэн үг. За өдөр дэшегээ одоо явж байгаа 4 дэшээ дараагийн 4 өөрөө дэшээ байх боломжтой байж байгаа. Тэгээд энэ ч онолтой нөө өснө дараагийн хөдөлгөөн бидэрт хамаагүй. Бидэрт хамаагүй. Чухал нь юу вэ гэхээр одоо бид нар дахиад нэг юм одоо тэнцээс өснө гэдэг чиглэлийг хэдүүлээ тодорхойлоод авчиж байгаа шүү. Чиглэлийг авахд ерөөдөө альч боломжийг үзсэн энэчнээс ерөөдөө өсөлт байна гэдэг зүйл. Лааны аль нэг загвараар нь явсан ч гэсэндээ энэчнээс одоо юутач өснөө гурлаа өсөлтийг зааж байна гэсэн. Тэгэхээр манай муур юм яриулдаг. Тэгэхээр яах вэ гэхээр заац. Тэмээ. Дараагийн дөрөвс. Айгуу байна. За тэгэхээр угаасаа өсөлтийг зааж байгаа учраас хэдүүлээ энэ ч нэг buy entry нэхэд чиглэлийн хувьд бол асуудалгүй өсөхөөр хэдүүлээ хамгийн гол нь орох цэгээ зөв тодорхойлоод орчих юм бол айгуу айтайхан TP авна гэсэн үг. За форум бүгэлсэн бол тэгээд би Telegram-ын юу явуулсан шүү дээ. Орой цагаар сургалт явагдахгүй өдрийн цагаар явагдана. Тэгээ нөгөө нэг өдрийн цагаар гэдгийг бүгэлсэн хүмүүсийг аавна. Эсвэл аль нь ч яах вэ гэсэн хүмүүс. Бүгэлсэн бол атсан л ах шүү дээ. Дугаар эдрээ бичсэн бол. За. Зарим нас дугаар дээр нэр мөрөө бичсэн. Гоё ялээ шүү. Заах. Тэгэхээр юм байна. Хэдүүлээ за баа гэхдээ одоо дахиад нэг доошоо хөдөлгөөн явах гэхээр энэ яг цаг нь өөрөө наваараа тийшээ нэг бас шууд явчих магадгүй л байгаад байна.
Хэрвээ тэх юм бол хэдүүлээ арай өөр төлөвлөгөө гаргана. Тэх юм бол хэдүүлээ арай өөр төлөвлөгөө гаргана. За тэгэхээр юу байна? Хүлээндээ хэдүүлээ тэгвэл. Хүлээн. Стил үү? Стил тэгэл янз янзтэй. Ер нь бол баг тавигдсан шүү. Ер нь бол баг тавигд. Ер нь нэг 20 pips ерөнхийдөө би тэгтээ хаб дээр юу ажиллаж байсан шүү дээ. 9 pips TP орж үзүүлсэн шүү дээ. Сургалтоо мэдгүй. Одоо яг нөгөө нэг төлбөрөө төлж баталгаажуулах хүмүүс нөгөө бүртгүүлсэн хүмүүс нь зарим нь бас одоо төлбөрөө төлөөд баталгаажуулалт хийгээхгүй хариу өгөхгүй байгаад байвал оронд нь хүн авахлах. Юташ тэр формыг бүгэлчихгүй юу? Discord дотор байгаа шүү дээ. Сурвалт юм. За тэр оронд биткойн харъя. Сайхан. Алтра оруулж авах юм ярьж байгаа оронд навс унж чинь те. За маргааш мэдээ. Билет. Forex Factory. За маргааш 8:30-аас CPI-тай. Нэлээд том мэдээ, гоё мэдээ гарна. За энэ дээр бол за хабаараа хамт ярилцсанаа. За ютас Discord дээр бас гоё чиглэл өгөн зааж байгаа. Би босчоод ирэн манай муурыг гэр сөөрүүлж явах шиг байна. Хоол өгөө штэ ч юм. Зя. Discord яаж орох вэ чи? YouTube live-ха үзэж байгаа юмныхаа description-ыг нэг шалгаарай хөө. Description дээр нь байгаа шүү. За тэгээд юу яа манайхаа би нэг нөхөр лайв хийгээд тэр нь гайгүй TP аваад ангууд айгүй айтаахан TP авчдсан байл гээд хамаг мөнгөө аваачаад тулгаад оролт хийгээд тэгээд нөгөөх нь алдагдал хүлээж таардаг. Тим юм бити гаргаарай. Би одоо ер нь community болон энэ сургалт явж байгаа хүмүүстэй ерөөхдөө дандаа захидаг юм бол тэгээд дансандаа хайртай байгаарай. Шиг бол чаддаг. Одоо эрдэмт суралцах хүртлээ баг зардалтай хүрээрээ тий гэж айгүй хэлдэг шүү. Тэгэхээр аль болох тийм over risk, outside risk гарах шалтгаан бол байхгүй шүү. За би одоо жишээ нь би дээр та хэдэд хэлье. Одоо хэр их хүн үзэж байна. Тэ юу яхад нэг юм хэлэхэд би өчигдөр би $100 за $93 байсан нөгөө нэг би мэдээгээр нэг $100 $200 ерөнхийдөө шахдаг байхгүй. Ер нь бол үндсэн дансаараа мэдэн дээр арилждаг том мэдэн дээр. Тэгэнгүүтээ яг тэр дансаа зүр өчигдөр нэгд өдөр би өөрөө арилжаа. Нэгд 5 өдөрт би өөрөө нэг арилжаа хийдгүү. Тэг яг өчигдөр зүгээр юу яагаад хөдөлгөөн дэлхийн нэгд өдөр маш гоё том волюмтай байгаадсан болохоор арилжаа ямар санагдаад. Гэтэ дөрөв бол дөрөв. Юу яаж байгаа? Эрсдлээ заавал барьж байгаа. Өөрийнхөө мөн дээрэс нь нөгөө нэгт 5 дахь арилжахгүй гэдэг тэр зүйлээ өөртөө хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр юу байгаа гэсэн үг. Үндсэн дансаараа арилжахыг хүсэхгүй байсан болохоор за тэр $100 энэгээр жоохон гоё юу ячи тэ. Баг дансыг гоё өсгөчий гэж бодоод арилжаа хийсэн зүгээр л өдөрт нэг хэдийдээ оролт апихатаа гад байж хатаажууд нь ороод ирсэн. Тэгээд тэр чинь би өчигдөр бүгдийг харуулсан те. Бүх оролтын түүхүүдтэй нь би харуулсан шүү. $1000 болгосон. $100-ыг ерөөхдөө $1000 болгосон гэсэн үг.
Өнөөдөр би бүр цөөхөн арилж байгаа 10 хүрэхгүй арилж байгаагаар $50-ыг $500 болгосон. Уг нь 500 биш. Яг үнэндээ энэ чинь сүүлийн оролт нэнд дэс юм аа. Яг энэ чи би хэрвээ зөв бүтэн хөдөлгөөн хэрвээ авсан болвол те энэ чинь ийм л ийм хөдөлгөөн байгаа шүү дээ. Энэ хөдөлгөөн тэгэхээр чи тэ ядаж энэ хүртэл авахар байсан гэсэн. Авсан бол $1000 болчих байсан. Тэгэд эн чинь 2 өдөр дараалаад би ингээд баг дансыг 10x буюу одоо 1000% ашиг хийж одоо харуулж штэ. Энэ болохоор яг мөнгөндөө биш гэдэг зүйлийг бас давхар хэлмээр байгаа. Одоо жишээ нь зарим нь бол нэг их баланс хүсээд идэг те би нэг $100,000 таа олчвол яг болох гэдэг. Одоо ерөөс ми данс багтаад байна. $10-20 чигдээд байвал данс угаасаа багтана. Гэхдээ нэг $1000 бол гайгүй байдэн шүү хүнд. Тэгээ дээрэс нь яг үнэндээ чамд үнэхээр чадвар чинь байгаа чи шинжилгээгээ сайн хийгээд яг оролтоо ингээд зүг одоо тийм яг харилж байгаа чи үнэхээр ингээд чүү сайн хийж чаддаг туршлагатай болцсон тийм юмас урцсан үед болвол тэр дансны тоо ерөөсөө хамаагүй чамд хувил яригдана. Чи хэдэн хувийн өсөлт үзүүлж чадчихээн. Чи хэдэн хувийн win rateтэй байна. Чиний risk reward одоо нэг хэрцгоод хиттэй байдیں۔ Тийм мэдчлэн юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг тэр чадварт суралцлаа. Дансантаа ингээд хайртай бас тийм гоё юу байх хэрэгтэй. Болохгүй л гэдэг. Дансантаа хайртай байх шүү дээ. Тэгэхээр мөнгө нөх одоо нэг ихэнх арилжаачид ерөөсөө яг тэр манай нэг шав хэлжсэн болцсон гэж бодох үедээ алдсан байдэн шүү гэж хэлцээ. Тэр айгүй сонирхолтой санагдчихаа. Болцсон гэж бодох үедээ алдсан байдаг шүү. Одоо жишээ нь ингээд Forex-т ингээд алдаж онол хэдэн жилийг зарцуулаад та хэд ингээд сураал одоо л нэг учрыг ойлголоо л да. Тэр үедээ та хэд ингээд бүр тий багаар өссөөр байгаад ингээд $50-60 мянган алдсан. Байдаг хөхгүй юу? Бүр ингээд үнэхээр жихнээсээ тийм байдаг. Тэгэл тэр чинь яг ихэнх үедээ ихний жилмэл арилжаалыг $50-60 мянган олж ин гэдэг чинь үл энэ зүйлд зарцуулсан мөнгөө буцаагаад олж байгаа яг нэг баланс тэг дээр очиж байгаа л гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш мөнгө олж явчихдаг. Тэгэхээр тэгж их мөнгийг одоо их одоо алдж байгаа тэр зүйлийг л болиулахыг хүсэж байгаа л да. Ер нь миний хэлэх гээд байна. Ойлгоцгоос тээ тий. Ойлгож байгаа маргач сухантай да. Доороос орох боломж өгөхгүй авч чадах юм. Зөндөө боломж биш. Зөндөө л боломж биш. Би тэгдэ боломж өгөөгүй байтлаа би эндээс ордог юм аа. Одоо ч хүртэл доошлол орж ирж штэ. Боломжийг олж одоо харах чинь өөрөө бас нэг тусдаа зүйлтэй яг шинжилгээ хийгээд яг за энэ нөхцлүүдийг бүрдээд за мэдээж заримдаа үнэхээр бас боломж өгөхгүй явцдаг үед байгаа. Яг гоё шинжилгээ хийж байгаа те. Сая ч хүртэл одоо жишээлбэл хэрвээ энэ чинь шууд өссөн бол те орох боломж өгөхгүй л өсч ил гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг орох нөхцөл бүрдтэл нь хүлээх нь өөрөө бас арилжаач хүний маш том давуу тал. Одоо бас нэг заавал ер нь эзэмших ёстой нэг чадвар байдаг шүү. Тэгэхээр тэ шинжилгээ хийж сурах ёстой. Чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Чиглэлээ зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээ чиглэлээ тодорхойлсны дараа оролтын нөхцлөө тодорхойлж арилжааны төлөвлөгөө гаргаж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу арилжаагаа хийж чаддаг байх хэрэгтэй. Яг нэг хитгэн л дараал ингээд яг бодоод суул те. Яг нь хитгэн дараал. Тэгээ болно доо хэдүүлээ. Болно да те. Дандаа сайн сайхныг бодоол. За биткойнээс буцаад ишилж байна. Нэг огцсон яасан гэх байх. За шинэ 4 шилжээ доод зүгийг хийлгүүлээд баяднаа. Оролтын төлөвлөгөө бол юм байна. 9 минутын дараа 4 цаг дуусгаж байна.
Сургалт хурдан эхлэсэй гэнэ. Сургалтанд бүртгүүлсэн юм уу? За сайхан хүлээгээд тийгээд нэг оролт хийж үзээд хийд өнөөдөр хэдүүлээ нэг оролт хийгээд тэгээд ганц энийг л үзсэндээ өөр арилжаа хийхгүй. Өөр арилжаа хийхгүй. Би бол таас чад ааш. За энэ л их гоё юу байна да. Нөхцөл байна да. Ингээд ороод ирлээ. За энэ бол оролтын төлөвлөгөө. Тэ. Хэдүүлээ одоо энэ live trade гэж манай сонсороо. Таад намайг сонсороо. Chart хараад эсвэл арилжаа байхгүй ингээд өөр юмд анхаарад байл. Одоо би ингэж live хийж суугаад яах вэ? Би бас зүгээр нэг сигнал өгөөд суугаад байгаа зүйл юусэн биш. Би та хэд бас мэдлэг боловсролыг олох гэж энэ зах зээлд бас ашигтай арилжаасаа гэж хичээж энэ зүйлийг хийж сууж байгаа шүү. Тэгэхээр бас тэрнийг юм бас үр дүнтэй байлгах шүү. За эхлээд хэдүүлээ дэлхийнхаа лааны хөдөлгөөнийг тий таам гэлсэн тий шинжилээд за 1-р загвар байж болж байна. За 3-р загварч бас байж болж байна. За альч тохиолдолд дэшээ юм байна. Дэлхийн лаа өөрөө ногоон өнгөтэй юм байна тий. Бүс дэшээгээ шилжиж чинь тий. Том цагийн бүс задарчих эхлэж байх боломжтой тий. За тэгээд чиглэл тодорхой болчингууд оролтын одоо чиглэл нь тодорхой болно гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө buy орно гэсэн үг тийм. За buy орох юм байна. За buy орохдоо яаж орох юм? Энэ 4 цагийн хөдөлгөөн өөрөө дэлхийн хувьд бас нэг шилжүүлэх хөдөлгөөн байх боломжтой байна. Эсвэл 2-р давлага нь байж тэр нь альч тохиолдолд энэ хөдөлгөөн бүтэн явна гэдэг зүйл байгаа тийм. Тэгэхээр эндээс одоо энэ нэг импульс хөдөлгөөн шилжүүлэх хөдөлгөөн дуусаад одоо pullback хөдөлгөөн яваад эхэлсэн байж. За энэ хөдөлгөөнөө хэмжээд за ерөнхийдөө ингээд сая ингээд зураад яаж байгаа шиг оролтын төлөвлөгөө гаргаж. За ингэж ороод болох юм байна гэдэг зүйл байна. Энэ аягүй дажгүй одоо оролт болох нэ гэдэг. Тэнгүүтээ A-stop ерөнхийдөө бол ашиглаж байна. A-stop гоё ажил болохоор харагдаж байна. Үнэхээр гоё ажил болохоор харагдаж байна. За тэгээд гэхдээ бас энэ pullback-ийн хөдөлгөөн өөрөө бас гоё таарж өгч явах ёстой байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо 4 минут энэ 4 минутаа дуусгана. За шинэ цаг шилжүүлэн эхний цаг их бүтэн хүлээж магадгүй. Юутаач явж байгаа 4 6 хараад хэдүүлээ оролтоо ерөнхийдөө бол за тэгтээ нэг цагийн дотор нийчих байхаа гайг бах гэж бодож байна. За эсвэл энэ тэгээд чигээрээ дэшиг явж болно шүү дээ. Одоо ингэж явсаар агаад шууд энд очиж болно шүү дээ. Тэгэх юм бол тэгээд бүгдээрээ сайхан хамраараа маргааш дахиад уулзцаая гэдэг. За яваад орсон даа хэвлээ.
Яа. Асууж сураглах зүйлс байхгүй юу? Айгу манайхан ч одоо бүгдээрээ битүү мэдлэгтэй л хүмүүстэй тий. Саяхан л орж ирлээ өгшөө. Таны яриг сонсож байна уу? За. Өнөөдөр нэг хүн надад бич айгу гой санагдаад тэрийг бас би одоо ингээд яг хуу ерөнхийдөө иймэрхүү юмнууд иртгэлтэй. Зүгээр яг хуу энэ болохоор айгу гоё яг ингээд миний тааидад ингээд уган зөвлөөл ийм гоё боломжууд байна ингээд тий ингээд тэгээд ярьдаг байсан зүйлийг ингээд яг гоё хэрэгжүүлээд явсан хүн байгаа юм. Хүн байлээ. Тэгээд энд энэ. За хүлээн их гаргаад чах. Болтгоо гинэ. Энэ байгаа байхгүй юу? Харагчаа тий. За тэгсэн чинь энэ ингээд өнгөрсөн 7 хоногийн лайваар арилжаагаар ингээд хамт ороод ашиг хийсэн байгаа юм. За тэгэнгүүт энэ чи нөө тренотер нөө 500-ын кредит өгж байгаа энийг алдахгүй ашиглаарай гэж би танаас хэлсэн шүү дээ. Тэгээ тэрийг бас таад ашиглаарай. Тэр тэгээд за янз бүрийн асуудал байгаа бол нэгдүгээр тэрийг дахин шалгаа зааварынхан даваа дахиад нь хийгээд үз. Тэр дээр систем ажиллаж байгаа. Намайг баталгаажуулахад миний эргэн тойронд байгаа хүмүүс баталгаажуулахад ямар ч асуудал байгаагүй ганц 2 минутын дотор бүх юм нь окей болцсон. Тэгэхээр асуудал нь таанаа байна уу? Үнэхээр болохгүй байгаад тэр трено маркетинг Facebook руу бичээд аккаунт ID-гаа хэлээд ингээ болохгүй байна гэж хэлээд өгөх юм садуулж шалгаад өгчин тийм. Өнгөт энд болохоор яг $500 гаргаад цэнэглээд 500-ын кредит аваад нийтдээ $1000 баланстай болоод 140% ашиг хийсэн байгаа. Дансан дээр нэг өсөндөө $500 цэнэглэнгүүтээ $1900 ашиг хийсэн байгаа байхгүй. Тэгээ болж байгааз болдог байхгүй. Ингээд миний хэлснээр ингээд зөвлснөөр те $500 л өөрөөсөө гаргасан байна. 1000 гэж 500 гаргасан байна. Тэгээд 500-ын бурамшил авсан байна. Энэ чинь нийтдээ $1000 тал болчихж байгаа гэсэн. Тэгээд бүр 140% ашиг хийсэн байна. Discord-ийн линк байгаа. Энэ Discord линк байгаа. Энэ дээр дараад Discord руу орчих юу за. За эх 7 хоногоос лайв чирээд ерөнхийдөө багасах бах. 7 хоногт ганц өдөр хийх нь байх нь уу? Сургалтын дээр төвлөрнө. Тангимын сургалт авсан. Одоо нэг 5 хүн авч жагаад бүр яг тавлангийн үзэж тарна.
Дээш нэмэн цаа дээш. Та хэд ер нь бас нэг хийцгүй байх үедээ зарим нэг лайв стримүүд те юу байдیں۔ Хичээлүүд YouTube-ийн хануудыг үзээрэй. Үзээ даарай. Олон дахин үзээрэй. Тэ. Хичээлүүд ингээд байж хахад тэрийг нэг хитгэе үзээд ойлгохгүй байна гэд яваад авах ш. Тэгээд яг ойлгох гэж хичээгээ дахин дахин үзээд ингээд яваад байгаарай. Ер нь бол өнөөдөр өмнөх 2 дахь лайвыг бид та бүхэн зүгээр сайн сонслоо гарахтаа. Тэгж яхад бас ингээд зүгээр энгийн лайв за энэ лайв дээр нэг ойлгохтой юмэрсэн. Гэхдээ яг ер нь энгийн зүгээр ингээд лайв дээр тгээс сууж хахад миний ингээд зүгээр ингээд ярьж байгаа яриа уг нь бас давхар ингээд та нартай ингээд амар мэдлэг болох ёстой зүйл байгаа байхгүй уг нь бол дээрэс нь шинжилгээ хийж байгаа процессыг хүртэл өөртөө та хэдэд ингээд энэ тохиолдолд ингэж харж байгаа шүү гэдгийг хүртэл ингээд уг нь заагаад байгаа байхгүй. Та хэд бас энэ чэнэс анзаараад бас эргэлзээнүүдэд тайлах юмнууд байх боломжтой байгаа байхгүй тий. Нөгөө нэг харж сонсож суралцдаг хүмүүс шүү дээ тий. Хэрвээ яг тийм төрлийн хүмүүс бол одоо маш урдан л тэр нэг зангилаануудаа тайлаад айгуу урдан л ойлгоод явах байх. Ядаж 10 хүн болохгүй мөн. 10 хүн болгож яах юм? Шалтгаан юу вэ? Зүгээр яг хөө зөв хүлээ байвал чанартай л гэж бодчих. За тэгээд бүртгүүлвэл тэгээ бүртгүүлчихгүй дөө. Би тэгтээ ер нь өдрийн цагаар л зааш тий. Өдөр 3-аас л эхлэх байх. Оройн цагаар болж чадахгүй. Оройн цагаар одоо бас жоохон амьдралынхаа хөвшлийг бас айгүй эрүүл байлгаа. Жоохон одоо жоохон эртхэн. Одоо лайв хийчихэд би тунд орчод унтах чинь 12-оос өтрэхгүй. 11 хүртэл харж байгаа л. Тэгэхээр үгүй. За яг тэгээд форм бүгэлчихгүй дөө. Сонирхч байгаа шүү. Би тэгээд тэр чинь юу яаж чинь да. Харж агаад тэгээд гайгүй хүмүүс бас байвал ганц 2 хүмүүс нэмчих болох ах уу. За эхний 5 юутаач жижигхэн 5 гарч ирлээ те. Яг хичээл 3 шүү. За ер нь бол нэг 2 цагийн дотор болвол гол заахнууд бол дуусчих бах. Яг өдөртөө болвол. Тэгээд тэрнээс хоошоо ерөнхийдөө арай илүү жоохон чартан дээр төвлөрөөд за тэгээд оролтын нөхцөл бүрдэх юм бол бас нэг оролт моролт хийгээд. Тэгээд ер нь бол яг нэг 6 мурагаас нэг хэтрэхгүй дээ. Эсвэл үнэхээр одлаа ихтэл 6 бол. Тэгээд 7 хоногт 3 өдөр хэдүүлээ яг нэг гоё. Эрчимтэй гоё шаана. Тэгээ бас хамт жимд явж болно. Жим дээр хамт олны хөнгөлт идэлж болно. Өнөөдөр одоо хамт олны хөнгөлтөө идэллээ шүү дээ. За
хэдүүлээ юу яана. 15 дуусчаад араас нь шууд юунаас одоо жишээ нь яг бүсийн хөдөлгөөн энэ хөдөлгөөн болвол яг энт дуусчаана гэж зааж байгаа байхгүй. Авг нь бол. Гэхдээ яг энэ доорх нь бас ингээд гоё цэг байгаад байдаг. Ингээд орчих ихээр одоо stop loss бас томтой маа. За тэгтээ яах вэ? Тэгээд нэгийг харьцахаас 5-тай арилжаа байна. Авг нь бол бас гайгүй те. Ой, ороод ирсэн. Чи яас огцсон орж ирж байна. За ингэж огцсон орж ирж байгаа бол хэдүүл орохгүй штэ. Юутай ч угаасаа одоо ордог цаг нь ч биш. За. Энэ зүйл хотлоо олсон. За үргэлжлээд харин дахиад нэг даалгавар гарч ирж байна. Дахиад нэг даалгавар боيو. За нэг юм байна. Энэ боيو. Ийм хөдөлгөөн хийгдэх нэ. Ийм онол дахиад оруулах шиг. За тэрийг оруулаад юу яа та. Оролт хий та. За тэгээ бас мэдээч 15 минутаа дуусгах хэрэгтэй те. 15-аа дуусгах хэрэгтэй. 15-аа дуусгах. За ятаж 15-аа дуусгал хэвлээ. Дахиад нэг 7 минут хүлээж. За тэгээ би лайвыг байнга бол хийхгүй шүү дээ. Би бол байнга лайв хийхгүй. Өнгөрсөн сараа нэг сар мар жоохон Discord-д жоохон итгэх муутай бас яатсан болохоор одоо жоохон итгэвтэй байх гээд итгэвтэй ч байх. Ер нь жоохон анхаарал хандуулах гээд лайв трейдүүд ер нь хийгээд байгаа шүү. За тогтмол 7 хоногт 3 өдөр өнгөрсөн 7 хоног 3 өдөр хийсэн. 3 өдөр гурлаач явах. Эхний 2 өдөр нь бол амжилттай сайхан өнгөрсөн тийм. Ягаад тенденцэн дуурайгаад байна. За 11 минут. Нилээл огцсон байх юм. Нилээл огцсон л яваад байх юм. Яадаг юм болоо. За доошлоод 11 минут 12. Үргэлжлээд 30-уулаачих юм болов? Арай яарад байгаа юм болов? Lucky.
Ямар жоохон дутчих. За болж байна. 12 минут. Тийм хугацаанд таарахгүй бол бас эвгүй шүү дээ. Ингэж байгаа дуунууд болж байна. Оба. За харин да хүлээлт шүү дээ. Хүлээлттэй. Хүлээлт. Бүгдээр л хүлээдэг шүү дээ одоо. Чартын манаачид шүү дээ. Арван 3. За энэ 5 хуудаж улаан л шүү. Энэ 5-ыг дуусгах юм байна. За 15 дуусгаад. 15 дуусгаад дахиад харин жуулаачвал жоох хэцүү юм да. 30-уулаачвал жоох хэцүү. За 14 минут. За сүүлийн 1 минут. За ерөнхийдөө хөдөлгөөн огцсон байна. За хэдүүлээ нэг шалгалтын энтри энэ чинээс нээлээ. — 15. За оролтол хийгдсэн. Гэдэг чинь за Сэлийг энчээ тавьж энэ 5189 дээр энэ одоо өмнөх 1 минутын лааныхын зүүнний доор гэсэн үг шүү. За зүүнний доор тавьчих. За тэгээд энэ 15 ерөнхийдөө шууд өсчиж магадгүй гэж бодоод орж байгаа шүү. За тэгээд Сэлээ ойрхон тавьчвал за энэ бол гайгүй нэг 40 пипси stop loss те. За тэгээд за хэрвээ гоё хүснээр дэшээ гараад ирэх юм бол TP-гээ ингэж авах нэ. Нэг 6-тай. Зя. Энэ 15 харин ингээ шууд гоё явчихаар байсан юм ба. Явах гээд байсан юм ба. Тэгээд яг би 15 минут шилжихээс өмнө оруулж байгаа байхгүй. 14 минутын лаа дуусгаас өмнө. За 1 минутын лаа орж ирж байна. Энэ гэхдээ жоохон дутаа авчлаа. Хэрвээ жоохон гүйцэд явсан бол доороос нарах боломж байсан. Дутуу жоохтой тэгэл. Дутууч яг хөдөлгөөнийг хийсэн л байгаа. 1 минут болохоор юу юм да. Яа сайхан явж байна. За break-even. Энэ тохиолдолд break-even хийн. Ягаад тэгэхээр энэ огцом өсөлтөөс өөрөө огцом татах магадлал байдаг. Stop loss break-even тавигдлаа. Stop loss break-even тавигдлаа. Яг жижигхэн л ярилж байгаа юм да. 270 пипс ярилж байгаа юм. Өөрхөө скальп хийчлээ шүү. Өнөөдөр тэгтээ жоохон дийлэр анч жижигхэн байна. Жижигхэн биш.
За жижигхэн ч байх те энгийн л өдөр л дөө. Энгийн л өдөр. За биткойн дахиад доошоо явцсан уу? За тэгнэт явна штэ ойлгомжтой. Гэл явчих штэ ч тэр. Яваад л явц. Яг явцсан биш зэ. Ингээл яг гал. Одоо яах вэ? Биткойн ингэн те. За юу яана? TP 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 за энэ ч хаалга. Хөшлөлж барих гэдэг шаардлага алга. За ашгүй арилжаа эрт болчлоо. Би бас эртгэж шиг урсанд орчих онтыг гэж бодчихсон. Онти их удаан арилжаа хийхгүй хүчээс харин галсхан шиг хүрээтэрлээ. Ара 30 минут л хэвшивтэй хэдүүлээ те. Эндээс эхлээл биш 40 минут 45 минут. За цаг дотор арилжаа гэсэн. За яг л цаг дотор юм байна. Нэрэ жилийн ирдэг зөв шүү. Би бас дотоод харсан баг шүү. Энэ хөдөлгөөн юм уу? Ийм байсан юм уу? 15-ын лаандаа бол ингэж үзнэ л дээ. 15-ын лаага бодох юм бол зөвлөдөө. Яг явж байгаа лаандаа захирагдах нь бол зөв. Гэтэ мэдээж энийг бол тэгтээ орхигдуулж болохгүй шүү дээ. Орхигдуулж болохгүй. Хамт яг эн чинь бас яг давлгаанд оролцоод явж байгаа нэг хэлбэр байж байгаа учраас. Тэгээ угаасаа ч энэ л явахаар шүү дээ, тий. Эн чинь болол яваад үргэлжилж доошоо шилжиж орж ирчихээ. Сүүлийн үеийн 10 та тийм ээ. Хамгийн доод ирэлээс орсон гэж 0.5. За nice. Мундаг штэ. Мундаг манайхан тэгээд та хэдүүн ашиг хийж болоо доо. Тэгээд тэрэнд л одоо та хэд л ашиг хийж болоо доо. Тэгээд би бол өөрөө угаасаа тэгээд ашигт орсон болохоор би чах. Та хэдүүн л ашигт. Гол нь гэхдээ тэгээд би бол та нарт ингэж бол байнга байхгүй гэдгийг бол мэдчихэж байгаа тий. Ер нь өөр хүмүүс ч гэсэнтэй мөнхийн тэгэж байхгүй. Мөнхийн байж ийн гэвэл жоохон ноттой шүү. Тэгэхээр гол нь суралцаарай энэ үедээ тий. Суралцаарай. Одоо олж байгаа мөнгөөрөө ядаж тий. Нэг хоол ундандаа санаа зовхгүй тий. Нэг түрээс мөрөөсөндөө санаа зовхгүй бас нэг олж байгаа мөнгөө үндсэн хэрэгцээндээ зарцуулаад тэгэл эзэнг байгаа бол тэрэндээ яагаад тэгээд татаж аваа шоудад архитаа бас дуусах ч юм. Сайхан гол сурах зүйл чинь тий. Яг ингэж арилжаа хийж чаддаг болох чадварт л суралцах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр энэ чадварт суралцах гэж хичээгээрэй. Бусд нь ч одоо яах. За энэ чи харин яаж чинь нэг хөдөлгөөн дуусгач чинь үгүй юу? Жохон дутуу явчих чинь. За нэг pullback орж ирэх гээд байгаа юм болов.
За хэдүүлээ үзэж байгаа юм бэ? Эндээс нэлээд олоолаа шүү те. За ер нь нэг тогтмол хүмүүсээс үзээд шүү. Бана. Я. Ана мор сүдэрнээсээ зочоод. За хаасаа л гэж. За тэгээд ашиг авч байгаа болж байна дөө. За иймэрхүү. За энийг тэгээд мэдгүй таад яг үндэ одоо баг хаацсаж болно дөө. 30 минут бол дуусчлаа шүү дээ. 30 минут бол одоо 5 минут үлж байна. За тэгээд үргэлжлүүлээд эсвэл зүгээр ингээд талчаад бүр үргэлжлүүлээ барьсан ч болно. Тэ? Яадаг чи мэдэхгүй. Өнөөдөр дээлээ бас дээш явчихсан. Гэхдээ яг нэг асуудал гэвэл нэг доошлцоод дээшлэх боломж байгаа те 3 дугаар загвараар явах юм бол те энийг ярилцсан те. Тэгэхээр ер нь 3-1 ч нэг доошлоод дээшлэх боломж байгаа шүү. Тэгэхээр бас эсэлээ шахдаг ч юм уу. За ер нь яаж чаад дарилцаанаас ашигтай гараарай. Би юу яалаа? Явлаа. Бодлого ирсэн. Юу очиж хүн тусч авъя да. Тэгээд ирээд амарлаа шүү найзуудаа. За тэгээд өнөөдөр айгүй аятайхан хурданч нөхцөл бүрдээд хурданч яваад заваасангүй. За баяртай залуусаа. Сайхан амраарай. За маргааш орой тий лайвта маргааш оройныхоо лайваар уулзъя.